За манай төв талбай шүү дээ. Энэ алдар дуурхачдын соёлын ордоо. 55 онд хятадууд анх орж ирж барилгаа эхлээд 58 онд манай энийг барьж өгсөн байхгүй. Тэгээ анх ч налах ингэж бий болсон. Ерөнхийдөө 40-од оны сүүл 50-од он 60 он гэхэд налах ингэж байсан. Энэ барилгууд дарах. Энэ жил 70 жилийн он болж байгаа шүү дээ. Айлуудыг бид нар чөлөөлсөн. Дахин төлөвлөлтөнд орох юм уу? Тий. Носк дээр байгаа юм уу? А энэ хизээ ингэж чөлөө. Дэд өвчтөнд байгаас хуучин. Жил гарам болж чөлөөлөд. Хуучин яг дэд өвчтөнд муутсан гэж магадгүй тий. Бага. Тэгээс хуучин юмнууд нь байгаа үлдээ дээ. Бага. Гэтэ энийг барилгын зураг төсвөл дэд бүтцийн орох гарах бохиргоонуудын бүгдийн шинжилэл явуулсан. Энэ хоёр байр чинь нийтдээ 64 айл те. Нийлээд 128 айлын орон сууц баригдсан хөө дахин төлөвлөлтийн. Тэгээ энэ хуучин суурин дээр нь баригдсан айлуудыгаа энэ дөрвөн байрыг чөлөөлөд оруулсан. Одоо өмчлөл нь нийслэлийн орон сууц хамгаалалтын корпорацн дээр байж чөлөөлөд уулна оруулсан юм байна шүү дээ. А нэг аюултай юм нь ингээд чөлөөлөд хайчаад манай нийслэлийн одоо ноосгчуд юм, өмччуд юм эсвэл одоо дүүргэн ингээд хайчаад хувийн эслүүд орж ирнэ шүү дээ. Одоо гоё нураахтаа цуг тендер зарлуулаад тэгээд уралдаанаар хэн өндөр хувь саналж байгаа хот тохон байгуулалтын тухай хуулиараа сонгон шалгуулт уралдаан зарлаад айлуудыг нь оруулсан юм чинь. Харин тэрийг тэгээд нийслэл хурдан шийдвэр гаргах гэж дөрвөн барилга хувийн компаниуд орж ирэх сонирхож байгаа бол оруулж шүү дээ. Гоё дүүрлэн өгч байгаа юм шүү дээ. Тэр чинь хөөхөн 15-20% буцааж авах нөхцөлтэйгээр тий.